Хүрээлэн амьд ертөнцийн цуврал нэгэн шин дугаараараа та бүхэнтэй учран золгож байна. Бид энэ дугаараа Алтай өвөр говьоос бэлтгэлээ. Дэлхийд өөр хаач байхгүй манай гаригийн хамгийн ховор амьтны тухай бид өгүүлэх гэж байна. Тийм ээ. Энэ бол Мазалай Баавгай. Яагаад өөр хаач байхгүй гэж хэлсэн бэ гэвэл Мазалай бол Монголын говьд л үлдэж хоцорсон. Шинжлэх ухаанд дөнгөж сая Баавгайн шин дэд зүйл болгон тогтоогдсон бүртгэгдсэн нэн ховор амьтан. Мазалайн удамзын судалгааг дэлхийн тэргүүлэх эрдэмтдтэй хамтран хийж Монголоос өөр хаанч байхгүй дэд зүйл гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм аа. За судлаачдын судалгааны дүн мэдээнээс ингээд аваад үзэх юм бол одоо говийн их дархан цаалт газрын А хэсэгт 18,000 км², нутагт 30 орчим Баавгай байна гэсэн ийм судалгааны дүн гарсан байгаа. Энэ говь цөлийн одоо ус, хомос, эцэгтэй жээл сэрэг ийм одоо нөхцөлд Мазалай амьдрна гэдэг бол үнэхээр одоо хүнд. Нөхцөлийн хувьд бол одоо цөлийн нөхцөл гэдэг бол үнэхээр хүнд. Тийм учраас бус Баавгайн зүйлүүдээс ялгагдах онцлогтой. Мазалайг бас яагаад манай гаригийн хамгийн ховор амьтан гэж байгаагийн учрыг одоо тайлж хэлье. Улаан номдох Мазалайн тоог харвал 1960 онд 15-аас 20 толгой, 1970 онд 20 гаруй, 1980 оны эхээр 25-аас 30, 1980 оны сүүлчээр 50-аас 60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Хамгийн сүүлд 2011 оны байдлаар доод тал нь 22-оос 31 бодгал байна гэж үздэг. (22-оос 31) тэд дэндүү цөөхүлээ. Дэлхийн газрын зураг дээр харахад хязгаарлагдмал жижигхэн бүс нутагт түгжигдэн амьдарч байгаа амьтан. Гэхдээ нийт толгойд нь харьцуулахад амьдрахад тийм ч аятай таата биш асар уудам орон зайд тархан цацагдсан хэдэн Баавгай. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд ерөөсөө говь цөлийн нөхцөлд амьдардаг Баавгай бол зөвхөн одоо Монголын Алтай өвөр говьд амьдарч байгаа. Тэгэхээр энэ амьтны англи зүйн асуудлын талаар одоо бас маргаантай юм байдаг. Ямар ч болов энэ амьтан бол олон мянган жилийн өмнөөс тусгаарлалтанд ороод Монголын говьд тусгаарлагдсан юм одоо тархас нутаг үүсгээд зөвхөн Монголын говьд өнөөдөр хүртэл оршсоор байгаа ийм нэг зүйл юм Баавгай юм. Тэгэхээр одоо англи зүйн судалгаагаар энийг бол салбар зүйл байна. Говийн одоо Баавгай бол салбар зүйл, бусад хүрэн Баавгай салбар зүйлүүдээс ялгаатай юм байна гэдгийг генетикийн судалгаагаар баталсан. Дэлхий дээр Баавгайн овогт хамаарах 8 зүйлийн Баавгай тархжээ. Монголд хүрэн Баавгай ба говийн Баавгай Мазалай гэсэн хоёр дэд зүйл бий. Дэлхий дээр Баавгайн 13 дэд төрөл байдаг гэж саяхныг болтол үзэж байсан бөгөөд манай Мазалайг Монголын биологч Од Баяр Америк нэгдсэн улс Айдахогийн их сургуульд хийсэн генийн судалгаагаар цор ганц зөвхөн Монголд байдаг 14 дэх дэд зүйл гэдгийг тогтоожээ. Энэ Мазалай ч нь бол Монголын говьд байдаг өөрөө бие даасан одоо дэд зүйлийн хэмжээнд одоо ингэж түүхэн хувьсгал хөгжил нь явагдсан ийм ховор амьтан юм а гэдгийг бол энэ генетикийн судалгаа өнгөрсөн жил хийлгэсэн генетикийн судалгаа бол нотлолоо. Өөрөөр хэлэх юм бол Гямлайн Баавгай, Мазалай Баавгай хоёр бол бусад хүрэн Баавгайн төрлөөсөө бол нэг 600-аас 900 мянган жилийн өмнө салсан. Анхны одоо өвөг Баавгай нь бол агуйн Баавгай. Агуйн Баавгайгаасаа бол саяны хүрэн Баавгайнууд мөн одоо Мазалай болоо Гямлайн Баавгай бол 600-аас 900 мянган жилийн өмнө салаад за энэ хоёр үндсэндээ энэ хоёр Баавгайн өвөг бол нэг тэгтээ Гямлайн Баавгай манай Мазалай хоёр бол 5-аас 10 мянган жилийн өмнө бол салсан бие даасан ийм одоо дэд зүйл гэдэг нь бол нотлогдож байгаа. Тэгээ энэ нь бол дэлхийн нийтийн ач холбогдолтой болж байна. Ингээд говийн Баавгай хэмээх ховор амьтан хүн төрлөختөн шинжлэх ухаанд анх хэрхэн мэдэгдсэн бэ?
ер нь энэ амьтныг одоо шинжлэх ухаанд анх удаа харж баталгаажуулсан цаг хугацаа бол ерөөс өнгөрсөн зууны эхний хагас юм шүү дээ. 1943 онд анх цагаан богдын нуруунд тэмээтэй судалгааны ажил хийж байсан Юната Мурзаев гэдэг урмын судлаач газар зүйч хоёр эрдэмтэн анх удаа одоо энэ амьтныг хараад гэргийн цагаан өдөр. За энэ Монголын говьд баавга байгаа юм байна гэдгийг одоо баталгаажуулсан. Тэрнээс өмнө бол зөвхөн мөр хардаг. Энэ мөрийг нь хараад одоо нөгөө хүн хараг өрөөс алмас энтер гэдэг янз янзаар таамагладаг байсан. Энэ үеэс эхлээд яг одоо баавга яа харахгүй одоо байгаа юм байна гэдгийг одоо шинжлэх ухаан мэдсэн. Тэгэхээр энэс хойш одоо 70 орчим жил өнгөрч шүү дээ. Энэ хугацаанд одоо Мазалаг бас олон удаа хараад үзээд сүйд болсон юм бол байхгүй. Ягаад гэхээр энэ амьтан бол нуугдмал амьдралтай, шөнийн амьдралтай. Тэгээ одоо цөөхөн толгойтой үлдсэн учраас харагдах үзэгдэх боломж бага. 1943 онд зөвлөлтийн судлаач Баников, Мурзаев нар анх удаа монголчуудын Мазала гэж нэрлэдэг баавгайг Алтай өвөр говийн цагаан богд орчимд анх нүдээр харжээ. (1966 оны 10 дугаар сарын 2). Энэ өдөр Монголын байгалийн баримтат киноны эцэг гэгддэг урт насан цагаан богд уулын орчим цовлуурын ууланд анх удаа Мазалийн дүрсийг кино хальсанд буулгасан юм. Ямар ч гэсэн Мазалийнхаа зургийг явуулаа. Ингээд л үдэх хэдхэн хормын аюулгүй албанд чи биднээ мөн чих зүдрээж олон сар ирүүллээ. Одоо чамайг үдэд танилцахыг хүссэн бүхэнд чиний үнэн дүр төрх энэ чигээрэн хүрч тэдний сонирхолд анхны хариу болох нь лав. Ингээд дараа хожмын эрэлдэн дахин уулзахын өрөөлийг өргөе. Шинжлэх ухаанд харьцангуй хожим бүртгэгдэж мэдгдсэн цагаас л адармаатай маргаан тайлагдшгүй нууц дагуулж ирсэн Мазала баавга хаагуур нутаглаж байна. Улаанбаатараас автомашинаараа 1400 гаруй км аялж очих Алтай өвөр говийн их дархан газрын А хэсэг. Чухам энэ алс зэлүүд нутагт бүс нутгийн болон олон улсын үнэлгээгээр устж байгаа ангилалд багтсан говийн баавгай Мазала бий. Алс зэлүүд гэдэг нь зэрлэг амьтдын хамгийн том дайсан болсон хүний хөлөөс алс гэсэн үг. Чухам тийм л учраас Баян хонгор, Говьалтай урдуур Монгол хятадын хэл дагуу энэ бүс нутагт буюу говийн их дархан газрын А хэсэгт Мазалагаас гадна дэлхийд хувирсан хавтгай тэмээ, Монгол хулан адуу, хар сүлт, Монгол бүхэн, аргал хонь, янгэр ямаа нутагт юм. Алтай өвөр говийн шинжлэх ухааны хэлээр бол Төв Азийн хэд гандуу цөлийн бүсээ. Айл хонор нутаглаж, аж ахуй эрхлэх нь битгий хэл. Амьд амтэн оршин байх нь шалгарал төвчээр шаардсан цөл. Хөрсний температурын үнэмлэхгүй бага нь хасах 38, үнэмлэхгүй их нь нэмэх 76 хэм хүрдэг сарны гадаргуу шиг нутаг. Жил дундаг хур тундасны хэмжээ нь Монгол орны дунджаас 3, бүр 4 дахин бага. Мазала өөр хаанч биш. Эрстэс энэ их цөлд хэдүүлхнэн үлдэж хоцорчээ. (1970-аад онд тархац нутаг нь одоогоос 2 дахин илүү байсан. Цаашид энэ хумигдсан тархац нутгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол улсын байгаль орчин ногоо хөгжлийн яам энэ амьтныг мөхлийн ирэмгээс аврахаар Мазала хамгаалах ажлын хэсэг байгуулан анхаарал тавиан ажиллаж байгаа. Бас кино, гэрэл зургаар олон нийтийн анхааралд аваачиж байгаа танай төсөл нэвтрүүлэгч чухал хувь нэмэр болно.
Мазаала бол монголчуудын бахархалд амьтан монгол хүмүүс мазаалаг хамгаалахад чин сэтгэлээсээ анхаарч оролцож байна. Харин бидний зорилго оролцоо бол мазаалаг хамгаалахад шинжлэх ухааны судалгааны үр дүнгээр хангаж энэ ажилд хувь нэмрээ оруулах явдал юм а. Үндэсний өв соёл үнэт зүйлсийг эрхмэлэгч Mobicom. Идэж тижэл хомс, эрсдэс уур амьсгалтай их цөлд үлдэж хоцорсон энэ баавга тэгээд хэн юм? Яаж амьдрдаг юм бэ? Энд тэд яагаад үлдэж хоцорсон хэрэг вэ? Судлаачдын олон жилийн судалгааны дүнд мазаалайн гол нутагшил нь Аж богд, Цагаан богд, Захуй Зармангийн Баян бүрд, Ээж хайрхан, Идрэнгийн нуруу, Тост, Нэмэгт уул, Сэгс Цагаан богд гэж тогтоожээ. Нэг талаас магадгүй Алтай уур говийн одоо тэр говийн Тяньшан гэж яригддаг Атс богд, Шар усны нуруу, Цагаан богдын нуруу одоо хөлийн одоо ойрхон байгаа энэ уулсын системд л одоо үндсэндээ өнөөдөр мазаалаа баавга үлдэж хоцорсон байна. Энд байгаа хэдэн одоо Баян бүрд ус цэгүүдийг бараадад энэ амьтан амьдардаг. Ер нь бол одоо уур амьсгалын зөөлөн дулаанхан байх үед одоогоос нэг 4000 гаруй жилийн өмнө одоо говь одоо саван маягтай тийм чиглэг дулаан уур амьсгалтай хаа сайгүй одоо тэр одоо тоороо бусад одоо модны төгөл байсан энэ үед үеийн амьтан бөгөөд одоо уур амьсгалын өөрчлөлтийн явцад одоо ингээд тусгаарлагдаж энэ Баян бүрдүүдийг бараадаж үлдсэн энэ реликт амьтан гэж одоо судлаачид дүгнэдэг. Тэгэхээр ямар ч байсан энэ амьтан бол одоо ус чигтэй газрыг бараадаж байгаа. Тэгэхээр энэ амьтны амьдрал тохиромжтой одоо тийм боломжтой газар нутг нь бол харьцангуй одоо тэр говийн цөөхөн Баян бүрдүүд л байна л дээ. Алтан өвөр говьд нийтдээ 67 зүйл модлог, сөглөг, 259 зүйл өвслөг оргомол бүртгэгдэжээ. Мазаалайн хамгийн дуртай хоол энэ байна. Энэ бол бажуун. Хамгийн дуртай харамгийн жимс нь намар ид сайхан боловсрч, идсэн мазаалайн хотоодонд иссэн айраг шиг болно. Харамгтай халсан мазаалаа агсам согтуу тавьдаг ч гэдэг хөгжилтэй байгаа биз. Мазаалаа бажууны үндсээс гадна харамгийн үндэс, жимс, хулс, зээргэн, сухайн навчис зэрэг ургамлаар хооллоно. Бас говь цөлийн шавж хорхой, гөрвөл зэрэг жижиг амьтны сэг зэргийг түүжид идэг. Гэхдээ мазаалайн дуртай хоол хангайн хүрэн баавган идэж шиг эн тэндгүй алаглаж байхгүй мэдээж л дээ. Мазаалаа бол элдв идэгчтэн амьтан. Хангайн хамаатан болох хүрэн баавгатай харьцуулахад түүний хүнсэнд ургамал хавьгүй илүү. Багцаагаар 70% нь ургамал бол үлдсэн 30% нь амьтны гаралтай идэж. Идэж тижэл үгүй өвлийн цагт агуй нүхэнд ичээл. Агуй чи ирсэн юм хөө гэдэг юм. Иймэрхүү яах вэ? Өцөө юм хаашаа харсан юм одоо тийм гоо агуй шиг хангав. Ийм юм юм дэвшэл хараад хөвчихлээ л та. Үс сүрэл мөрөл зэгс мэгс дэвсгөө тий. Өвдөө зүйл. Яа тэр тосчлаа гарсан. Энэ яг ингэ битүү яагаад юм бэ? Тийм Орсын шинж бол алга ба шүү дээ тий. Цаад руу сэрчээс магадaltaй юм байна. Мазаалаа бол дэлхийн дулаарлын горыг хамгийн их хамсаж байгаа амьтан. Өнгөрсөн жилийн өвөл шиг цас багтай дэндүү дулаахан үед говийн Баян бүрдүүд ширгэн алга болж үлдсэн ганц нэг хэм болог дээр амь гарахын төлөөх хүнд тэмцэл том драм өрөндгийг хэн мэдэх вүлээ. Аргал, хар сүлд, хулан эцсийн хүчээ шавхан байж эвэр туруугараа нимгэн мүсийг маажилсан улмрыг бид харж байна. Тогооны амсар шиг жижигхэн энэ задгаа усан дээр хэн цугладаг гэж харагтун.
Дархан говийн Мазаала Баавгай эд өвлийг ичээндээ унтаж өнгөрөв. Гэвч хавар ичээнээс гарсны дараа ногоо урга хүртэл хэдэн сар хатсан модноос өөр идэх зүйл энэ их говьд олдохгүй. Тэгээд ч ногоо ургах хэсэг нь зарим жил эргэлзээтэй. Тийм ч болохоор Мазаалын амьдралын хамгийн хэцүү цаг нь хаврын хахир үе байдаг. Ичээндээ төрсэн эвш бамбрууша дагуулan идэж хоол хайн энэ их говьор өдөртөө 50-60 км эерэн хэсүүжлэх нь энэ үүхэнд. Гэхдээ их говьд идэж тэжээлээс илүүтэй эрдэнэ бол ус. Уух ус идэж тэжээлээс авахуулаад амьдрах орчин нь тэр чигээрийн хомсдолд орсон Мазаалайг Монголын төрж анхаарч эхэлсэн. Судалгаа шинжилгээнд ч хөрөнгө зарж эхлээд байгаагийн нэг илрэл болсон тэжээлийн цэг дээрх ажиглалтын автомат камерт үйлдсэн Мазаалын дүрсийг бид харж байна. Хар саар байж, мэдсээр байж дэлхийд өөр хаанч байхгүй энэ ховор зүйл Баавгайг устж мөхөхийн харсан хүн төрлөختний сүүлчийн үе нь монголчууд болох ёсгүй. Нэг үе бодвол зөвхөн Монголын говьд дэндүү цөөхөн үлдэж хоцорсон Мазаалайг олон нийт мэддэг, хамгаалах талаар сэтгэл санаачлаг гаргадаг болжээ. Тэгэхээс чаргагүй. Мазаалай бол зөвхөн Монголын биш, дэлхийн амьтан юм. Тийм болохоор монголчууд бид дэлхий дахны өмнө говийн Баавгай Мазаалайг хадгалж, хамгаалж үлдэх үүрэг хүлээсэн. Монголын болон олон улсын олон байгууллагын хамтарсан төслийн баг Мазаалайд сансрын болон радио хүзүүгч зүүх, үсний дээж цуглуулан генетикийн шинжилгээнд оруулах зэрэг ажлыг хийж байна. Мазаалай Баавгай бол дэлхийн амьтны аймагт бол цорын ганц зөвхөн Монголд байдаг. Тэгээд үнэхээр хамгаалах шаардлага бий болсон ийм зүйл юм а гэдгийг бол генетикийн судалгаа нотолж байгаа. Энэ маань бол цаашдаа Мазаалай Баавгайг хамгаалах талаар бол зөвхөн монголчууд бид биш. Дэлхийн нийт энэ амьтныг хамгаалах талаар үнэхээр ажил хийх шаардлагатай гэдгийг бол харуулж өгж байгаагаар маш их ач холбогдолтой ийм арга хэмжээ судалгааны ажил болсон. Тэгээд нэг чухал юм бол Монголын олон нийт хэвлэл мэдээллийн байгууллага, бизнесийн байгууллагын бол Мазаалай хамгаалах талаар маш их санаачлага өрнүүлж байгаа. Энд бол Монголын төр засгийн байгууллагууд, судлаачид маш их баяртай байгаа. Үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхмэлэгч Mobicom. Мазаалайг хамгаалах нь зөвхөн мэрэгжлийн байгууллагууд, судлаач эрдэмтдийн хийх ажил гэж юу? Доктор Рейнольдсын хэлснээр олон нийтэд таниулж, сурталчилж, тэдний анхаарал хамгаалалд аваачих нь хамгааллын бас нэгэн чухал арга хэрэгсэл юм. Яг ийм уриалгыг манай харилцаа холбооны салбарынхан дэвшүүлж байна. Энэ жил ICT Expo маань жил өөр суурьтай онцлогтой явдаг. Тэгэхээр энэ жилийн Expo-г бид нар бас яг энэ ховорцсан ан амьтныг хамгаалагч